Яа ингээд их орондоо ирээд буцах төгч байна. Тэгээ Хилийн чамдад байгаа найс нөхдөдтэй гоё яг Монголынхоо цастай өвлийн ийм гоё адуутай сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд бид нар ер нь Хилийн чамдад байхдаа их орныхаа хамгийн сайхан зүйлсийг маш их мэдэрдэг тийм ээ. Тэгээ өнөөдөр ингээд явж байгаад гоё. Яг юу болох ч мэдгүй ямар ч лээсэн л ийм гоё нэг морьтой баруунсан хүүхдүүд хараад араас нь ингээд авчиж байна. Тэгээд замын хөдөлгөөн багтай юм байгаа учраас зэрэг шууд гоё лайв хийж н одоо энд ямар нэгэн уяачдын баяр болох гэж байна уу яах гэж сайн мэдэхгүй байна уу. Гэхдээ фэйсбүүкээр нөгөө намайг дагдаг гадаад хүмүүс бас нэлээд байгаа те. Тэгээ бас Хилийн чамдад байгаа монголчууд маань хараад гоё сэтгэлэн сэргээд над чи гоё цэвэр агаараар амьсгалангаа цээж дөрөн амьсгалаад одоо тэр цаанд харж байна те гоё ингээд хон ямаа бэлчээд ийм гоё адуутай өвлийн дүр зургийг харахтаа та нар маань бас гоё сэтгэл чинь сэргэх байхаа гэж бодож байна. Тэнэр хаач одоо Монголоос өөр хаана одоо бид нар ингэж сайхан адуутай малтай цастай өвлийг харах вдэ тийм ээ. Ийм хөөх төрөнд моринж байгаа хүмүүстэй мэдэлсэн чинь маш гоё цаваа цайлган буцаа сайн байна уу гэх хөөрхөн байсан. Тэгээд маш гоё сэтгэл дүүрч байна. Тэгээд эх 7 хоногт би буцах гэж байгаа болохоор зэрэг зориуд ер нь нэг гоё ингээд агаарт гараад бясалгаад залбираад ном унших тийм цаг бас гаргах гээд тэгээд өнөөдөр ийм гоё цаг зориуд гаргасан байгаа. Амар хөргийн ямар нэгэн тийм юу болох гэж байгаа юм шиг байна. Хэрвээ уяачтай наадам юм уу морины уралдаан болох юм бол би бас сонирхноо гэж бодож байна. За тэгээ ер нь бол ингэж байгаа штэ тийм ээ. Манайхаа аз жаргалыг хүнээс хайх биш, аз жаргалыг өөрөөсөө хайж өөрийгөө таниад өөрийнхөө одоо дотор хүнээ, дотор бяцхан тэр хүүхдэд, эрэгтэйчүүд бол доторх бяцхан тэр хүүг баяр хөөртэй, аз жаргалтай байлгах юм бол бусад бүх зүйл болдог гэж байгаа штэ тийм ээ. Тийм болохоор зэрэг ер нь монголчууд минь үргэлж тийм ээ өөрийгөө сонсож өөрийнхөө зүрхний хүслийг сонсоод өөрийнхөө дуртай зүйлд ингээд цагаа гаргаж байгаарэ гэж бас уриалмаар байна. Манай ариун цэцэг сайн уу? Панограма авсан уу? Багш нь бас чамайг бодоод явж байна. За ингээд гоё агаарт гараад багш нь манай инхцээ бас байгаа те. Сайн инхцээ багш нөгөө загсан номыг чи авчихсан байгаа. Бас дахиад нэг маш гоё ном нэмээд авчихсан шүү нэрэ. Номон дуртай болохоор ч зэрэг тэгээд очоод багштай хайгаа явуулаарай. Тэтбэгээр явуучнаа багш. Тэгээ миний шавнар бол ер нь ингээд одоо ном уншдаг. Манай ариун цэцэг бол одоо удахгүй уралдаанд орох гэж байгаа тийм ээ. Тэгээд номоо үргэлж цүнхэлж явдаг болсон. Өөртөө итгэх итгэлийн код. Тэгээ тийм болохоор зэрэг монголчууд мань хаач явсан тийм ээ. Морьтой монголчууд маань үргэлж бас номтойгоо явж байгаарэ. Багшийн цүнхэнд одоо бас ном явж л байгаа. Би нэрээ энэ мөчөд бас нэг хөөрхөн мэдээлэл хуваалцыг гээгээд миний цүнхэн дотор нэрээ ийм юу байгаа штэ. Манай шавнар харах юм бол би энийг солонгосоос бол олж амжаагүйсэн. Энэ хараа 3P энэ харагдчихна уу? За харагдахгүй байх шиг байна те. За би энийг дараа нэг пост оруулъя. Аюугаа сургалттай тэгээ юм гоё маш номтой би бүр үнэхээр эрдэнэ олсон мэт тийм зүйл Монголоос бас авсан байгаа. Тэгээд эхэл дээрээ бас ном унших маш гоё байдаг тийм ээ. Би одоо нэрээ Хилийн чамдад очиод эхэл дээрээ унших, эхэл дээрээ ярих ямар гоёыг бол бүр илүү их мэдэрсэн. Тийм болохоор сая ирээд би нэрээ хэдэн зуун мянгад ном авдаа нэрээ. Тэгээд юу гэж бодсон гэхээч. За энэ бол хэдэн тэрбумын те хөрөнгө оруулалт болох ийм зүйл байгаа гэж харсан. За манайхаа тэг гоё юм те. За нөгөө мордман тийшээ бүр явж өгсөө. Одоо тэгээ багш та нартаа ялангуяа одоо Хилийн чамдад байгаа шавнартаа те монголчуудаа Монголынхоо энэ гоё агаарыг мэдрүүлэх гээд тэгээд бяцхан лайв хийчлээ.
За тэгээ манай нөгөө морд бол тийшээ явж гисэн. За ингээд та бүхэн минь үргэлж өөртөө итгэлтэй хөлийн чандад хаанч байсан дэлхийн өнцөг булан бүрт өөртөө итгэлтэй монгол хүний давуу чанар тий суралцах чадвар байдаг, хаач дасан зохицох чадвар байдаг. Бид нар хаач ямар ч ачааллыг ухаалгаар давж чадах тэгээ ухаалгаар маш одоо үр дүнтэйгээр цагаа зохицуулаад бид нар хаач байсан аз жаргалтайгаар бас хүссэн амьдралаа бүтээж чаддаг ийм монголчууд байгаа. Тэгээ монголчууд маань үргэлж үнэхээр энэ нар шиг гэрэлтэж үргэлж ирч хүчтэй байгаарэ. Сайн уу даваа. Би чинь явж байгаад нэг айгуу гоё юу яасан. Нэг мордын л нэг уралдаан болох гэдэг нь яах гэдэг. Тэгээд бяцхан лайв хийчлээ. Их орон минь гоё байна. Тэгээд удахгүй Солонгосынхаа цагаан сараар уулзъя. Манай Солонгост байгаа монголчууд маань. За баярлалаа. Ингээд удахгүй дахин бас лайв үргэлжлэх байх гэж бодож байна. Баярлалаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Багшаа харахад сайхан байна. Харин тий. Та харахад бас үнэхээр яг одоо нэрээ энэ сайхан цасыг одоо өөр хаана мэдрэх вдэ те. Одоо Солонгост бол амар шиг л байгаа гэж би бодоод баярлаа. Тийм багш нь бүр 2 ч ном авсан. Айгу гоё ном авсан. Кино шиг ном авсан. За ингээд та бүхэндээ баярлалаа. Facebook найзуудаа баярлалаа. Тэгээ монголчууд минь үргэлж өдөр болгон өөрийгөө шинээр харж, шинээр олж, өдөр болгон 20 минут ч гэсэн ном уншиж байгаарэ. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй дахин уулзъя. Баярлалаа.